За бид нар сая Block Explorer-ын талаар ярьсан. За компани зүгээс бас OFC гэдэг энэ токен гаргасан байдаг. За та нарын сайтыг харж байна. Ингээд замын зураг биднээстэй. За энэ 18 оны 8 сараас эхэлсэн байгаа. Хэд хэдэн үе шаттай 1 2 3 4 5 6 үе шаттай ингээд 4 5 6 үе шаттай ингээд хамгийн эцсийнх нь үе шат нь энэ 20 оны 1 сарын 8-нд дуусна. За энэ OFC токен бол тэр one зоосноос тустай юм гэж бас ойлгох хэрэгтэй. 300 OFC-ийн 1 one та тэнцэн гэдэг ингээд ийм мэдээлэл байдаг. Бас л энд бол хөрөнгө оруулагч нараас хүн татах нэг арга юм болов уу гэж бид үзэж байгаа. Хоорондоо ямар ч холбоогүй энэний хүртэл одоо блокчейн хаана байгаа нь бол мэддэхгүй байна. Road map гэж байгаа боловч энэ бол яг тийм гайхамшигтай сайн хийгдсэн зүйл биш гэдгийг манай клубын зүгээс бол та бүгдэд одоо мэдээлж байна. Нэг юм байна. За тэгээд ингээд харахад бол энэ дээр бол ерөнхийдөө та бүгд харж ингээд энэ дээр бол дөрөв зарим дээр бол ийм 10 экосистем ингээд харагдаад байгаа. Эднээсийн хөгжил бол их хангалтгүй одоо түүхий, дутуу, OneCoin крипто валют болоход бол дэмжих зорилготой экосистем дутуу ажиллаж байна гэж биднээс одоо харж байна. Гэтэл ингээд сүүлийн үед бол энэ merchant гэдэг юмыг гаргаж ирээд энэ D-Shaker талбараа ажиллуулж байгаа боловч бусад энэ крипто валютуудтай харьцдаг, солилцдог, хөрвдөг ийм систем байхгүй. Учир энэ бол үндсэндээ 2 жилийн өмнөхөөсөө бол одоо жоохон муудсан байдалтай, эргэлзээ төрүүлсэн байдалтай байгаа. Учир бид бол энэ мэдээллийг та бүгдэд яг үнэн боддоор нь хүргэх гэж хийж байна. За тэгээд OneLife-ийн өөрийнх нь энэ сайт дотор ороод бүгдээрээ харцгаая. За энэ яг нөгөө сургалтын багцууд нь байж байна. 55,555 евро хүртэл бас. За энэ дээр мэдээж ингээд өөрсдөө бас юм хамааралгүй маркетингийн хамтрагч гэдэг юм бас дүрм журм гаргацсан байдаг. IMA гэдэг юм байна. TC гэдэг бас энэ нөхцөл гаргацсан баг. Мөнгө угаахын эсрэг олон улсын хууль дүрмийг бас заасан бичсэн ингэж болохгүй тэгэж болохгүй гэсэн маш их олон юм байдаг. Anti money laundering policy гэдэг бас мөнгө угаахын эсрэг хууль дүрмийг барина гэдэг дотоод бас өөрсдийн дүрм журм гэдэг ингээд маш олон юмнууд бичигдсэн байна. За эндээс биднээс крипто валюттай холбоотой хэсгийг харъя. Блокчейнтэй тийм ээ, блокчейнийг ирсэн боловч яг энэ дээр бол өөр тодорхойлж юм бичсэн байхгүй. Ямар алгоритм дээр байдیں۔ Яд хийдэг гэсэн байхгүй. Ерөнхийд байдаг л мэдээлэл ингээд тавьсан иймэрхүү байна. Нөгөө сургалтын багц яаж төлөхөө ярих вэ гэдэг юм. За D-Shaker л жоохон сонирхъя. Merchant-ийн тухай мэдээлэл, харилцаа явах уу, хийх үү. За tips яаж авах уу? Merchant. Нэг иймэрхүү юмуд. Нэг иймэрхүү ертийн нэг иймэрхүү мэдээлэл байна. За ингээд энэ компани одоо Ruja бол 17 оны намраас хойш үзэгдэхэ болсон. Энэ хүн бол бүр байхгүй болсон, хайрцсан мэддэхгүй, сургаггүй. За энэ бол Sebastian гэдэг нөхөр бол энэ Ruja-тай маш их ойр ажиллаж байсан. 18 онд Малазд баригдаад Америк руу явсан байгаа. За түүний дараа 17 оны намраас хойш Константин гэдэг Ruja-гийн дүүн компаниг удирдахжсэн боловч одоогоор ингээд Америкийн шоронд баригдсан байгаа. Энэ талаар мэдээлэл авъя гэвэл та нар Federal Bureau of Prisons гэдэг энэ Америкийн хорих газрын мэдээлэл рүү ороод ингээд харж болно. За энэ дээр Константин Игнатов гэдэг ингээд бичингүүд ингээд бүртгэлийн дугаар нь байж байна. Аль төрөг гэхээр өмнөд Нью-Йоркт бол Константин баригдсан. 33 настай цагаан харьцтай эрэгтэй гэдэг нэг бүх мэдээлэл нь байж байна. Тэгэхээр энэ 3 сарын 7-нд Америкт баригдаад хоригдож байгаа гэсэн. За одоогийн сүүлийн мэдээлэлээр юу байна гэхээр энэ OneCoin-ы талаар бол энэ маш их сөрөг мэдээлэл явж байгаа. Үүний нэг нь бол BBC өөрийн мөрдлөг явуулсан байдаг.
Джейм Мадам гэдэг энэ эмэгтэй нэлээд их гомдол санал хэлсэн байгаа. Өөрийнхөө 25,000 стерлингийг алдсан. Өөртөө хамаатай бас хүмүүсийг нийлүүлээд бараг $220,000 одоо мөнгө алдсан гэсэн мэдээлэл тавигдсан байгаа. За энэ бол Марк Скотт гэдэг Америкийн иргэн хүчин хуулийн байгууллагад ажиллаж байсан. Энэ хүн бол энэ One Life компанитай юугаараа холбогдсон гэхлээр өөрийнхөө холбоотой сан болон дансаар бол 15.5 тэрбум доллар шилжүүлсэн гэсэн юм мэдээлэл байгаа. Өөрөө бол 400 сая долларын бол бас эндээс авч хэрэглэсэн гэсэн юм мэдээлэл байдаг. За энэ зурган дээр бол өөрийн эхнэр Лидия Колесникова энэ оны 1 сард бол энэ Америкийн шүүхийн байгууллагад бол мэдүүлэг өгж байгаа зураг байна. За энэ дээр юу бичсэн бэ гэхээр Нью-Йорк энэ дэлхийд дээр тархсан хөрөнгө оруулагчдаас $400 сая хуурж авсан гэсэн үндслээр Барнс Стейплс гаралтай Марк Скоттыг бол буруутгаж байна Нью-Йоркт. За Константин Игнатов 33 настай болгар Софи хот Лос Анжелесийн олон улсын нийс сонгоцны буудлаас 3 дахь өдөр баривчлагдсан. За лүүр хийх оролдох хийсэн гэдэг үндслээр буруутгаж байна. Дээдлийн 20 хугацаа бол 20 жил гэж Америкийн өмнөд мужийн прокурорын газраас зарласан байна. Түүний эгч Ружа Игнатова 38 настай бас буруутгаж байгаа. Мөн Софи хотоос. За одоогоор бол баривчлагдаагүй чөлөөтэй байгаа үнэт цаасны одоо лүүр хийсэн гэдэг үндслээр буруутгах үндсэлтэй бас мөнгө угаах үнэт цаасны лүүр гэсэн үндслээр буруутгах боломжтой. За аль нь бол 20 жилийн хорих ялтай гэсэн ийм хуультай байна. Эдгээр шижигтэнгүүд гэх юм уу крипто валютын компаниг удлаа хуурах үндсэлтээр зохиосон гэж энэ Манхэттны прокурор Джеффри Берн гэдэг хүн гаргаж ирж байгаа юм байна. Тэгээд маш их ашигтай бизнесийг бол бага эрсдэлтэйгээр хийн гэж ярьж байгаа нь бол энэ санхүүгийн лөөрөө гэсэн үндсэлтэйгээр энэ прокурор буруутгаж байна. Тэгээд хөрөнгө оруулагч нар хохирсон. Хэрэгтнүүд бол байцаа гэсэн үндсэлтэй 2014 онд банкны Софи Дружа Игнатова үүсгэн байгуулсан гэж одоо буруутгах үндсэлд дурдсан байна. Мөн түүнийг бол крипто хатан хаан гэж нэрлэдэг Игнатовыг 17 оны 10 сар хүртэл OneCoin-ы одоо толгуулагч хийжсэн гэсэн байна. Тухайн цаг хугацаанаас хойш олон нийтийн хараанаас алга болсон. Түүний дараа Ружагийн дүү Константин бол энэ өндөр албан тушаалын эзэсэн. 2018 оноос бол тэр гол одоо байр суурь одоо компанийн нэгсэндээ удирдсан гэсэн юм мэдээлэл нь. За гол энэ үндслүүдийн яриагаас гадна хэдэн төгрөгийн одоо хохиролтой юу усан талаар ингээд хаалгасааж явжээ. Нийт энэ 3 сая хүмүүсийн одоо мөнгийг авсан гэдэг юм уу энэ гишүүдийн мөнгийг бол хэрэглэсэн гэсэн өмнөд Нью-Йорк мужийн прокурорын газар илтгэлтэд дурдсан байна. Тэгээд энэ илтгэлт бол 14-өөс 16 онд бол тухайн компани 4 тэрбум доллар босгож чадсан. Гэсэн хэдий ч одоо хүртэл ажиллаж байгаа энэ компани. За ингээд Ружа Игнатов болон Скотт бусад хүмүүс бол ингэж тохиролцсны үндсэн дээр OneCoin-ы орлогыг бол шилжүүлсэн гэж бичигдэж байна. Тэгээд энэ олсон орлогоо бол хаана байгааг нууцсан эднээс гэж байна. За Скотт нь бол өмнө Америкийн нэлийн том хуулийн байгууллага болох Locklord LLP-ийн хамтрагч байсан байна. Игнатова болон бусдад бол $400 сая бол угаахад
өсөлсөн. Тэгэхдээ өөрийнхөө холбогдлолтой хөрөнгө оруулалтын банк болон Кайманы арал болон Ирланд улсад байгаа санхүүгийн байгууллагуудын дансаар дамжуулж бол энийг хийсэн гэсэн юм мэдээлэлтэй дурджээ. Скот бол 50 настай. Өөрчлөлт бол одоо 15.5 сая долларыг шилжүүлсэн. Өөрийнхөө болон компанийнхаа дансанд байршуулад үнэтэй машин, цаг эднээс худалдаж авахд зориулсан гэсэн өмнөд Нью-Йорк мужийн 3-р мужийн бичлэг төр үлдсэн байна. Тэр бол өөрийнхөө Barnstable 133 Sunlane гэдэг байшинтай эрэхтэй холбооны мөрдөгчд 9 сарын 5-нд барь хэрэгцсэн байна. За илтгэл болохоор Скот бол дангаараа хувь эзэмшдэг энэ компаниудаараа 9 сая долларын үйл хөдлөлт хөрөнгийг Barnstable болон Heineken гэдэг газруудад 16 оноос бол худалдаж авсан байна. За энд ямар байшин худалдаж авсан гэхээр 133 Sunset Line-ыг бол 2.8 сая доллараар 105 Sunset Lane гэдэг байшин 2.3 сая доллараар 31 Dale Avenue Hampstead-ийг 376 сая доллараар авсан байна. Эдгээр бол Coral Capital гэдэг хөрөнгө оруулалтын коммундийн компани 15 онд 1.5 сая доллараар худалдаж авсан байшингууд бол бүгд шүүхийн битүүмжилд орсон байна. За мөн өөр хурааж авсан зүйлүүд гэхээр 57 футын Sunseeker Predator гэдэг яахт байна. 3 Porsche, 5 Hermes-ийн төрөвч, 3 буу галт хэрэгсэл. Тэгээд Америк болон гадаадд байгаа 19 дансыг Cape Cod гэдэг банкны бас дансыг бол хурааж авсан байна. Мөн 7 сард бол Скотийн хувийн 10 гадаадын банкнд дах дансыг бол 60 сая долларт тэнцэх юм юуг нь бол илрүүлсэн байна. Скотийн өмгөөлөгч Арло Девлин Браун гэдэг хүн бол хэргийг тайлбарлахдаа миний үйлчлүүлэгч бол энэ хуурах үйл ажиллагаанд бол оролцоогүй. Түүнд бол одоо энэ мөнгийг хууль бус замаар болоод ингээд шилжүүлж байгаа гэдгийг мэдсэн тийм баталгаа байхгүй гэж тайлбарлсан байна. За 1 сарын 25-нд Barnstable-ийн тойргийн шүүхтэр хангалттай баримтууд цугласан бөгөөд түүнийг 4 үндслээр галт зэвсэг хадгалах хуулийн 4 үндслээр буруутгасан боловч 2 нь бол хэрэгсгүй болсон байна. Холбооны энэ шүүхийн шууд гүйцэтгэл гарч Sunset Lane 133-ыг бол нэгжих болон баривчлах шийдвэр гарсан байна. Скот 9 сарын 13-нд суллагсан. Тэгвэл 2.5 сая долларын тэнцэн тавьсан бөгөөд мөн түүнийг 2 хүн батлан дааж өөрсдөөсөө 750 мянган доллар гаргаж бас барьцаан тавьсан байна. Одоогоор тэр гэрийн хорионд GPS зүүгээд хяналттай хар тамхи болон хар тамхины шинжилгээ өгөх үүрэгтэй хувьдаа буу эзэмших эрхгүй өөрийнхөө баримтыг бол хураалгасан байна. Паспорт баримтыг. Одоогоор тэр өмнөд Флорид болон Нью-Йорк, Массачусетс мужид тодорхой хязгаарлалтаагаар хөдөлгөөн хийх зөвшөөрлөлтөөр Флорид мужид амьдарч байгаа юм байна. За иймэрхүү мэдээлэл. За энэ өөрөө их нэртэйгээ. За биднээсийн гол хэлэх гээд байгаа санаа бол энэ OneCoin компани хэдийгээр 4 жил болсон боловч 2 жилийн өмнөхөөс өөр болжээ. Тийм учраас одоо манай энэ Монголд хөрөнгө оруулсан болон энэ OneCoin бол энэ ир шивхийг сонирхож байгаа хүмүүс бас энэ дээр арай болгоомжтой хандаж тийм ээ. Энэ үнэхээр блокчейн тийм үү, криптовалют байд юм уу, яадын энэ их гадна дотнод айгүй олон л тэр мерчант, франчайз, дишекер гэх үйл ажиллагаа явуулаад байна. Бидний хувьд бол энэ 2 жилийн өмнөх нөхцөл байдал өөрчлөгдсөн. Компани зүгээс одоо энэ нөхцөл байдлыг өөрчилж энэ OneCoin
зоосыг бол эргэлтэнд оруулж нийтийн хэрэглээ төлбөрийн хэрэгсэл болохын тулд өөрсдөө илүү чармаалт гаргаад энэ IT-ийн талын болон энэ экосистемуудад зөв зүйтэй ажиллуулж явах юм бол зохистой болов гэсэн үүднээс OneCoin Mongolia клуб бол одоохондоо яг энэ OneCoin болон DealShaker Expo үзэсгэлэн худалдаанд бол идэвхгүй байр суурь баримталж байгаа. Бид бол одоо компанийн үйл ажиллагааг харцсан. Дахин одоо хөрөнгө оруулалт хийх ч юм уу ямар нэгэн байдлаар монголчуудынхаа хөрөнгийг ийшээ оруулах тал дээр болгоомжтой хандах нь зүйтэй болов гэсэн юм байр суурь баримталж байгаамаа. За ингээд та бүгдэд анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай. Асууж лавлах зүйл бол манай утсаар холбоо ойрох сошиал сүргүүдээр хандаж болно. Баярлалаа.